Гайхалтай илүүд нэвтрүүлгийг үзэж байгаа та бүхэн сайн байна уу? Би бол гайхалтай илүүд нэвтрүүлгийн Ким Гинсүү байна. Одоо миний байгаа газар бол Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал Монголд ирээд байна. Энэ удаа эцэс төгсгөлгүй тал нутагтай Монгол оронд хөөрнө. Энэ 7 хоногоос эхлээд Монголын агуу байгалыг та бүхэндээ танилцуулах болно. Гэхдээ би яагаад ганцаараа байна гэж юу? Та бүхэн их гайхав уу? Гэхдээ энэ бүхнээс 2 залуу хоцорч болохгүй. Тийм болохоор нэг залуу нь нөгөө залуу нь хэн байх болоо? 400 хүний эсрэг тэмцэлдэж гарч ирсэн нэг залуу. Тэр залуу бол та бүхэнд сонирн байна уу? Эцэст нь Гинсүүгийн монголоор аялах аялын хамтрагч нь хэн болоо? Гинсүүтэй хамт дэлхийн олон орноор хамт аялах шинэ хамтрагч. Одоо танилцуулъя. Өтгөн хөмсг, өндөр хамар, энд үшиг амтай. Тав тамарл. Манай нэвтрүүлгийн оролцогч болохоор 400 хүнийг ялж гарч ирсэн. Манай үзэгчдэд албан ёсоор өөрийгөө танилцуулаач. Сайн байна уу? Би шинээр аялагч болж байгаа талах Солонтон дуртай Ким Тэйон байна. Хоёулаа хичээ шүү. Баярлалаа. Тэгэхээр хоёулаа Монголд ирлээ шүү дээ. Монгол гэхээр чамд юу бодогддог вэ? Миний хувьд эхлээд Чингис хаан. Өөр юу вэ? Ногоон тал. Ногоон талын зураг. Нүүдэлчин ард түмэн. Тийм ээ. Нүүдэлчин ард түмэн. Бас тийм ээ. Тийм ээ. Овцгөл. Монгол орноор аялах найдвартай Улаанбаатар хот руу явж буй Тэйон болон Гинсүү. Өнгөнгийн гэрлэр чимгэлсэн барилгууд харагдаж эхэллээ. Хотоос баг зэрэг яван нэгэн газар ирсэн 2 залуу. Нар жаргахаар бүр олон хүн ирдэг гэх энэ газар нь Улаанбаатар хотыг алган дээр мэт харж болох зайсан толгой юм. Шөнийн 10 цаг болцоход байхад алдартай уулын аялал мэт гэр бүл хосууд харагдаж байтал Тэна байнга нэг ийм зүйл байдаг штэ. Толгой өд яванга хийдэг зүйл байдаг да. Ягав өндөг иддэг штэ. Яг вэ шүү. Тэгтэл шөнийн хот харан шар айраг ууж зогсох Монгол бүсгүй нүдэнд өртлөө. Бүсгүй уучлаарай. Хэнийг идэх вэ? Гинсүү чансан өндөг өгөх гэтэл За уучлаарай. Солонгос хүн байна. Аха, намайг харж бай. Аха, би 2 дугаар үе рүү орлоо. Тэйон дахин өгч үзлээ. Хүлээ. Би юу буруу хийсэн гэж? Би ямар буруу юм хийсэн? Сайхан байна аа. Сайхан байна. Надад наатах өгөөч. Тэрийг аваагаад идэхгүй юу? Яагаад энд ганцаараа ирсэн юм бол? Яг тодорхой хэлээгүй юм аа. Сорилт гэж илэрхийлэх юм уу? Өнөхтэй байгаа юм байна. Найз залуугаасаа салаад шаналж байгаа гин. Тэйон маань тайтгуурлах гэж дуугаар бэлэг барьж байна. 슬픔만은 아니죠 사랑에 머물 수는 있어도 절대 Шөнийн Улаанбаатарыг харж байгаад дахин хотын төв рүү явах зам. Хотын төвч бас салхинд гарч буй хүмүүсээр дүүрэн байна. Азад хамгийн түрүүн социалист нийгмийг байгуулсан Монгол улс. Харин одоо тэр нийгмийг ардаа орхин харьцангуй эрх чөлөөт болсон мэт. Ингээд бодоход оройн цаг бол маш хурдан өнгөрдөг үе. Гадуур юм сонирхохоо төр хойш тавиад Монгол хоол амтлахаар ойролцоох хоолны газрыг зорилоо. Энэ бол Монгол үндэсний хоолны газар. Хүн ихтэй биш шүү. Тийм байна, их байна шүү. Монголчууд ч бас гэр бүл найз нөхдөөрөө цуглаад хоол иддэг бололтой. Монголд ирснийг төгс мэдрүүлэх мэт хоолны газар. Манай 2 залуу хэдийнэ суух газараа сонголоо. Гэтэл хоолны ширээн дээрх хоол анхаарлыг татлаа. Энэ талах уу юу вэ? Энэ юу юм бол аха? Хөөх, болохгүй. Энийг их хэсгсэн байна. Цагаан идэ юм уу? Монголын алдартай эдэ болох ар үл идэж буй Гинсүү.
Харуулаа. Нүүдлийн соёлын илрэл болсон хоолны соёлыг ёстой л нэг мэдэрлээ дээ. Хьютаж зурагтай болохоор үнэхээр таалагдж байна. Монгол хоол аль нь вэ? Монгол хоол. Юу болохыг мэдэхгүй монгол хоолнууд эцэст нь зөвлөгөө авч байж захиалгаа өгч дууслаа. Орчин үеийн их мөрдлөө. Энийг харвал ийм байдалтай байгаа нь яг л нэг музейд байгаа юм шиг Монголын уламжлалыг мэдрүүлж байгаа юм шиг л байна да. Монголын үндэсний уламжлал бүгд байгаа юм шиг. Тэнд түрүү бас гэр байсан. Гэр байгаа үстэй. Жижигхэн музей мэт чимгэлсэн хоолны газрыг сонирхох хоёр залуу. Тэйон эцэст нь захиалсан хоолоо гарч ирэхээс өмнө хоолны газрын энд тэнд очин сонирхож эхэллээ. Үнэхээр таньж мэдэхгүй сонин зүйлсээр дүүрэн байлаа. Сүйтэй цай гэж юу? Хэн сүйтэй цай бол уламжлалт цай. Аха. Би гомтаан дуртай хүний хувьд эндээс яг гомтаан амтагдж байна. Тийм байгаа үстэй. Яг гомтааны амт. Энэ ясны шилний амт мөн биш үү? Сүйтэй цай бол сүүн дээр давс, цайны идэ хийм болгодог Монголд хамгийн хялбар ууж болох цай юм. Сүйтэй цай бол сүүн дээр давс, цайны идэ хийж болгодог Монголд хамгийн хялбар ууж болох цай юм. Сүйтэй цай ууж байх зур сайхан зассан монгол хоолнууд. Монгол битүү хоол 1-5-нд байх ба махаар дүүрэн халуун шүлтэй хоол. Будааны архитай төстэй монгол уламжлалт ундаа хүртэл байлаа. Одоо тэр амт сонирхол татаад байх чинь Үүний сүг эсгэж алкогол баг зэрэг үүсгдэг. Тийм байна. Ном дээрээс харсан тэр ийм том савнд морины сүг хийгээд л Би Монголд ирнэ гээд их бэлдсэн. Тэр энэ юм шиг байна. Яг тэгвэл алкогольны амт их байх шиг байна. Тийм байгаа үз? тийм байна. Энэ байгалийн бүтээгдэхүүн өөрөө эсэд яах чаргагүй үссэн байна. Энийг хар та. Мандуу бууз. Би нэг нь идэд үзье. Махта мандуу гэж юу? Энэ монгол хүмүүст нэг тийм содон зүйл байгаад байх шиг байна. Хоол нь бүгдээрээ нэг тийм үндсэн энэ амтыг хаан шавдлахгүй шүү. Энэ бүгд хоньны мах юм болов? Тийм байх үү? Монгол мандуу болох бууз. Шаргалтай шарсан хуушуур нь махаар доторхын дүүргсэн онцгой үнэр амттай байдаг онцлогтой. Хуушуурыг 2 гараа тос болгон барьж идэх нь илүү амттай болгодог гин. Ихэд монголчууд шөлтөө хоолыг хиддэг бол та бүх хоол нэг л Монголын уламжлалт баярын хоол гэх битүү шүл нь гурилаар амсрыг бүтээдэг онцлогтой. Борцтой шүл нь Монгол маягийн хатаасан махаар хийдэг хоол ба махтай шүлний амтны нэг төрөл. энэ салантан юм бол энэ нь гомтан. Өөхтэй маханд дуртай монголчууд махыг голдуу жигнэж болгон чанаж иддэг. За, энэ уламжлалт дундаагаар дуусгая. Би тараагүй. Би айргаар хоёул хамтдаа хичээцгээе. За ойлголоо аха. За, монголоор сайхан аялахын төлөө Гэхдээ л нэг тийм Монгол арх болох айраг ба тарганд Монголын аяллахаа аз хямраа даатгах Тэйон Гинсү 2. Цаашид ямар аяллаа түүхүү төврөх бол? Өглөө эрт бос мөгцөө Монголын талаар давхих 2 залуу бараг 2 цаг явж байж зорьсон газраа ирлээ. Энэ газар тэр хоёрыг юу хүлээж байгаа бол? Монгол гэвэл юу вэ? Чингис хаан биш гэж юу? Тэр Чингис хааны хөшөө энд ийм гайхалтайгаар байж байна. Гоё юм аа. Хэдий холоос харсан ч Чингис хааны агуу байдлыг тэр хэвээр нь уламжилсан агуу том хөшөөт дурсгал. Тэйон Гинсү 2 ойртод харлаа. Дэлхий дээрх хамгийн том Чингис хааны хөшөөг харахын тулд өдөр бүр олон 10 хүн ирдэг. Хөшөөт дурсгалд ойртох тусам манай хоёрын хөл улам хурдсана. Энэ агуу хүн ийм өргөн газрын алсыг ширтээд за өнөөдөр тэр хүртэл явъя гэвэл бараг 100 гаруй километр явахгүй гэж юу? Одоо хоёулаа Чингис хааны төрлөх нутг руу хараад зогсож байгаа юм биш үү? Энэ газрыг бүгдийг өөр юм болгоно.
Хөл доор нь эцэс төгсгөлгүй хөврөх Монгол их нутгийг харан хоёр залуу маань Чингис хааны хүсэл тэмүүллийг бүрэн дүүрэн мэдэрлээ. 2009 онд үүдээ нээсэн Чингис хааны хөшөө цогцлбор нь морь унсан Чингис хааны хөшөө ба морины сүүл хэсэгт байрлах цахилгаан шатаар дээш гарan морины толгой дээрээс байгалийн сайхныг мэдэрч болох онцлогтой. Энэ бол Чингис хааны дэлхийг эзэлсэн тэр үед хамгийн шийдвэрлэх тулаанаа хийж байсан газар гэгдэх ба морины толгой нь Чингис хааны төрсөн нутаг болох Хинти аймгийг чиглэн харсан байдаг. Анх Монголд ирж байсан цаг агаарыг бодвол өнөөдөр хамаагүй дулаахан байна шүү. Улаанбаатар хот руу орж ирсэн хоёр залуу. Ингээд энэ хөшөө чинь юу вэ? Ховчхон бэлтэн зүйл байгааг лөө чангаар хэлээд ихтэй. Энэ бол тэр алдартай Сүхбаатарын талбай. Сүхбаатар тэр хүн агуу хүн биш үү? Тэр хүн Монгол үсттэй. Тийм ээ. Монгол бол Азтай хамгийн анх социалист нийгэмтэй болсон улс. Мэдээгүй байсан биз дээ хаа? Би мэдээгүй юм байна. Үнэн шүү. Сүхбаатар гэдэг хүн анх удаа социалист нийгэмд манлайлсан. Тийм болохоор Улаанбаатар гэдэг хотын нэр нь өөрөө Сүхбаатарын нэрнээс аваад Улаан гэдэг нь монголоор улаан өнгө. Тэгээд Улаанбаатар. Баатар нь агуу баатар гэсэн үг. Тийм ээ. Тэгэд энэ хот улаан өнгөтэй Баатар хот болсон нь Сүхбаатар ахыг дагснаас болсон гэсэн үг үү? Тэгэлгүй яах вэ? Энэ хүнээс болоод Улаанбаатар гэдэг нэртэй болсон юм. Монголын хувьсгалын эцэг гэгдэх Сүхбаатараас монголчуудын гол газар болох нийслэл хот Улаанбаатар нэр үүсэлтэйг нь Улаанбаатар хотын төвд байх Сүхбаатарын талбайд Монголын Баатар гэж нэрлэгдсэн Чингис хаан Сүхбаатар нарын хөрөл хөшөө байдаг. Тиймээс олон хүмүүс энэ газрыг зорин ирдэг. За сэдвээ төр орхиод юм чийдмээр байна. Дэлхийн хаанч утсан талбай дээр ингээд юм зардаг хүмүүс байх юм аа. Энэ утсаар ярьж болох уу? Энэ утсаар хээжээ. Үнэн гэж юу? Үнэхэр болдог гэж юу? Утас нь хаана гоё? Талбайн голд утасгүй телефон утас байхыг гайхсан гинсүү. Дахиад дуурч байхыг сонсоод Тэйончос гайхлаа. Тохин нэр сонсогдож байна. 150 орчим вон өгвөл ашиглаж болдог Монгол утас байлаа. Монголд хүн ихтэй газар ийм зүйлтэй хялбархан тарч болохч улс доторх дуудлагал хийдэг гин. Манай хоёр залуу настай эмэгтэй зарж байсан чихэр бохиноос сонгож эхэллээ. Энэ нь илүү үнэтэй юм байна. 1 2 3 4 ширхэг. Энэ 350 гэнэ. 2150 вон. Хүнтэй юм аа чихэрнүүд. 200 вон хямдруулаад. Чихэрнүүд манай улсын мөнгөөр бол 2000 вон орчим болж байна. Монголд барааны үн амаргүй бололтой. Болохгүй юу? Монгол манай улсыг бодвол боломжийн байх гэж бодож байсан юм. Харин тийм нэг чихэрл авахд барааны үнийг харал та. Бид ирээд удаагүй угаач Монголын барааны үн тийм ч хямд биш юм аа. Амны зугаа хийх зүйл хангалттай аваад эргээд талбайг тойрч эхэллээ. Хүмүүсийн цугласан газар руу яваад очтол бүгд Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зураг авахулж байлаа. Хорт зогс. Хортоо. Би ч бас Баяр хүргэе. Төгсөлтийн баяраар ирвэл уг нь тэнд ахуулдагч засвартай байгаа болохоор Чингис хааны өмнө ахуулж байна. Би өчигдөр ирээд мэдэхгүй байна уу? Монголчууд бүгд үзэсгэлэнтэй юм уу? Бүгд хөөрхи юм уу? Хөөрхи юм аа. харин тийм ээ хөөрхи юм аа. Хөөрхи юм байна. Төгсөлтийн үлрэлв? Тийм ээ. Солонгосор. Баг зэрэг мэднэ. Хэдгүр анги вэ? Дунд сургуулийн 3 дугаар анги. Дунд сургуулийн 3-аа. Одоо ахлах анги. Энэ жил дунд сургуулийн төгсөлт үү? Тэгвэл Монгол орон даяар энэ үед сургууль төгсдөг юм уу, тийм үү? Тийм ээ. Нэр чинь юм бэ? Сайн байна уу? Би 14 настай намайг Ганбаяр гэдэг. Яаж ингэ солонгосоор сайн ярьдаг юм бэ? Солонгост байсан юм аа. Яаж? Хаана? Жамбууд? Хийж боо. Хямртаач төгсөж байгаа чи баяр хүргэе. Тэгвэл энэ хавьд их сургууль их байдаг уу? Төгсөлтөө хийж байгаа сургууль? Их байгаа. 5 сард төгсөлт их хийдэг. Тэгвэл хаач удсан харж болох нэ? Төгсөлтийн баярыг. Эндхийн сургуулийн төгсөлтийн баяр яаж болдог бол? Ингэж гоё хувцсан хүмүүс их байхыг харахад их сургуулийн төгсөлт гоё болдог баха. Анахтай адилхан биш гэж юу? Тийм шүү баха. Монголын их сургуулийн төгсөлтийн баяр сонирхсан хоёр маань ойролцоох нэгэн сургууль дээр ирлээ. Сургуулийн гадна эгнэж зогсоод цэцгийн баглаа худалдаж байгаа дүр төрх манай улсын төгсөлтийн баяртай их төстэй байлаа.
Оюутнуудыг даган ороход сургуулийн өмнөх талбайд төгсөлтийн баярт ирсэн хүмүүс цангинах дуугаар дүүрч хэдийнэ догдолж эхэллээ. Энэ бол Отхон тэнгэр их сургууль. Энэ өдөр төгсөж буй оюутны тоо 630 гин шүү. Баярын хувцас өмсөн оюутнууд нэг л өөр. Монголд төгсөлтийн баяраар үндэсний хувцас өмсөж оролцдог ба баяр хүргэж чихрийн цуглуулга болон цэцгийн баглаа өгдөг гин. Энэ уур амьсгал маш халуун байна шүү. Энэ Монголын их сургуулийн төгсөлтийн баяр байна. Харин тийм ээ. Гэхдээ бүгд ийшээ цугласан юм шиг энэ хавьд их сургууль маш их гисэн биз дээ. Тийм ээ. Хотын төвд иймэрхүү ихтэй сургууль 50 гаруй байдаг гэсэн. Тэр нь одоо төгсөлтийн үе. Манайд бол 2 дугаар сард болдог байхад Монголд 5 сар төгсөлтийн үе. энд залуучууд бүсгүүчүүд их вэ шүү. Залуучууд нь үнэндээ яах вэ тиймэрхүү. Бүсгүүчүүд дээр нь очиод хамтдаа дурсгалын зураг авахуулаад Танийхаар бол ер нь 5 дугаар сарын хатан хааныг олъё гэсэн үг үү? тийм л байхгүй юу да. Тэгж олох хэрэгтэй. 5 дугаар сарын хатан хаан. Тэгэд хамгийн үзэсгэлэнтэйг нь хайж олоод тэгэд хожигдсон хүн нь цэцэг авч бэлгэлэн шүү. Болох уу? Баяр хүргэхээр Тэглгүй яах вэ? Зардлын хожигдсон хүн гаргана шүү. зарлын хожигдсон үнэн даана. Баяр хүрэх хүн нь би. Надад мөнгө байхгүй шүү дээ. Ингээд цугласан хүмүүс дундаас 5 дугаар сарын хатан хааныг олж чадах болов? Сайн байна уу? Би Солонгос хүн баяр хүргэе. Баяр хүргэе. Хамтдаа зураг авахулъя. Сургуулийн нэр? Нэр? Отхон тэнгэр? Отхон тэнгэр их сургууль. Отхон тэнгэр их сургууль. Хачин хэлж байгаа нь сонирхолтой санагдсан оюутнууд хөгжилтэй уур амьсгал донд зураг авахулж чадлаа. Гинсүг зураг авахулж байх хооронд энэ тэрүүгээр явах Тэйон. Эцэст нь эмэгтэй оюутнууд руу дөхөж яриа өдлөө. Хамт зураг авахулж чадах болов? Та нар их үзэсгэлэнтэй юм. Нэг 2 3 гээд авна шүү. 1 2 3. Яг олсон шүү. Яг олсон. Хамгийн үзэсгэлэнтэйг нь олсон шүү. Солонгосоос ирсэн гэж өөрийгөө танилцуулаад зураг авахулъя гэтэл Тгийгнэ. Би ч найдаж байна шүү. Залуу. 1 2 3 кэмчи. Нэр чи юм бэ? Нэр? Отма. Одма. Солонгосоор бол од. Солонгосоор ярьж чаддаг юм уу? Солонгос хэлний англи да. Солонгос хэлний анги гэж юу? Тийм ээ. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Ингэж нэг ойлголцдог байх шүү. Солонгос хэлний анги. Энэ дугаа оюутнууд бүгдээрээ солонгос хэлний анги үү? Ихэнх дээд сургуульд солонгос хэлний анги байдагчлан монголч мөн солонгос хэлний ангиараа алдартай гин. Өнөөдөр энэ төгсөлтийн баяртай гэж яаж мэдсэн бэ? Гадаа хүмүүс цэцэг зарж байгааг хараад тэгсэн маш хөөрхөн оюутнууд хийшээ ороод байсан юм. Тэгсэн асуусан чинь нэг фестивал болно гэд хүрээд ирсэн чинь төгсөлтийн баяр. Хоорондоо ярьж чадчих болохоор гоё вэ шүү. Таны нэр юм бэ? Бадма. Бадма? Болро. Бодро. Одма. Солонгосоор бол од. Тийм ээ од. Тэнгэрийн од. Одоо сайхан нэр байна. Тэгвэл нас чинь 21-т 22 настай. 22 21-д их сургуулаа төгсдөг байх нэ? Тийм ээ. Их сургууль 4 жил солонгос хэл сурсан. Тийм байж. Тийм байгаа үстэй. Хөрхөн байгаа үстэй. Би яста. Тэна. 5 сарын хатан хааныг олох гээд талбайгаар хайж буй Тэйон. Сайн байна уу? Баяр хүргэе.
Нэр чинь хэн бэ? Бас нас? 이름이 어떻게 되세요? 성함. Нэр чинь хэн бэ? Миний нэрийг Дэги гэдэг. Дэги. Дэги. Намайг Тэйон гэдэг. Ён Тэйон. Хайх нь хэцүүч гэсэн зураг ахуулах нь хормын төдий. Бидний үйл ажиллагаа дуусахгүй нөө? Тийм бололтой. Би тэрнтэй уулзчихсан. Энэ сургуулийн хатан хааны зургийг аваад ирсэн. 지금 왔습니다. Холов үгээр явах гаргаад ир. Хамгийн гоё нь солонгос хэлний анги байсан. Ярьж чадаж байсан шүү. Би 21 настай энэ сургуулийн солонгос хэлний анги гэж олон юм ярьсан. Ингээд дуусахгүй шүү. Би хараахан ялагдааг байна. Юу гэнэ? Шийдийг хамтдаа гаргаараа. Бүгдийг харж угаа шийдээрэй. Хардаа. Хурлаараа найруулагч. За. Хараач. За. Цэцгэнд явдаа. Цэцэг аваарай. Яваарай. Цэцэг авъя. Цэцэг авъя. Бэлэг болгон цэцэг худалдан авах Тэйон. Сайхан багласан цэцэг сонгож байхад төгсөлтийн баяр болж буй талбай улам хөл хөдөлгөөнтэй боллоо. Хэнгэт Тэйон тэр эмэгтэйг олох хэрэгтэй шүү. Хаана байна? Хаашаа явж ба? Энд гинт хүн ихсчлээ. Гэнэт ихссэн хүмүүс дундаас 5 дугаар сарын хатан хаан Одмааг арай гэж олсон 2 залуу. Хэн цэцгийг бэлгэлж байгаа учраас өнөөдөр энэ баяр дээр энэ цэцгнээс илүү үзэсгэлэнтэй болохоор өгч байгаа юм шүү. Сэтгэлээ хуваалцаж. Их сайхан байна. Цэцгийн баглааг өгтөө зэрэгцээд төгсөлтийн үйл ажиллагаа эхэллээ. Сургуулийн төлөөлөл болон тэмцээн уралдаанд олон шагнал авсан оюутнууд мэндчилгээ дэвшүүлж, төгсөгчдөд зориулж баярын дуу дууж байх үед манай хоёр баярын сэтгэлээр ёслолын ажиллагааг үзэж байлаа. Эрхэм нандин хүмүүстэйгээ баярлан дурсгалын зураг ахуулах ба Монголд төгсөлтийн баяр дуусгад анги хамт олноороо аялалд явдаг гин. Ингээд манай хоёр хаашаа ингэтлээ яарч яваа юм бол? 야, 이 동네 이거 너천? Аха, энэ юу вэ? Хин чи pocket pool биш үү? Аха, Монголд pocket pool-ийг гадаа тоглодог юм байна. Тэгэлгүй дээ. Цаг агаар нь сайхан байхгүй юу? Анх харахад зүгээр л цохиж буй 2 залуу. Юутайч харж байя. Нэг тоглоё тэхүү. Би солонгосын дөрвөн бөмбөгний бильярдны авраг. Шилдэг тоглогч. Намайг харж бай. Сайхан инээмсэглэн гинсүгийн саналыг хүлээж авах залуу. Солонгос Монгол pocket pool-ийн тэмцээн эхэллээ. Гинсү манч сайн байна шүү. Аха, амжилт. 내 마이팅 아직 안 늦었어. Гэхдээ залуугийн авьяас ч бас муугүй юм байна. Сайхан төгсгсөн Монгол залуу. Эцэст нь Монгол залуу ялагч боллоо. Сайн тоглодог юм байна шүү. Би хизээ бильярд тоглодог гэсэн. Зүгээр тоглож л байсан байхгүй юу? Энэ хүн Монголын pocket pool-ийн бурхан юм байна да. 사셨어. Миний бодлоор эндээс авнаа. Худалдааны газар гарч ирж байна. Ямар том юм бэ? Зорьсон газараа ойртох тусам хүмүүс ихсэж манай хоёрч мөн яарах боллоо. Энэ юуны үнэр вэ? Аха, гидэ сонхолцоод байна. Нэгийг идээд явъя тэхүү. Тэхүү. Тэгийг аха, идээд үзье. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Ямар үнэтэй вэ? 1000. Нэг ширхэг нь 1000 гэж байна. Шууд гал дээр шарж байгаа нь амттай харагдаж байна шүү. Шарж өгч байна. Манай шорлож шарсан хоолтой төстэй юм. Шууд шарж өгдөг шорлож шарсан мах. Шорлог амталсан хоньны мах. Ногоон дээр ил галын үнэр манай хоёрт яг таарсан бололтой. Хоньны махын шорлог нь Монголын алдартай гудамжны хөвгөн зууш юм. Энэ үнэр хүн амьдарч байгаа үнэр мэдрэгдэхгүй байна уу? Хүмүүсийн үнэр, амьдралын эрч хүч. Яг тийм. Амьдралын эрч хүч, хүний үнэр.
Энэ бол Улаанбаатар хотод алгасаж болохгүй газар. Энэ бол наран тул зах. Нөгөө нарантуул зах юм уу? Яг тийм. Зах гэвэл чамд юу болгодож байна та? Эндхийн хүмүүсийн амьдралын хэв маяг. Ийшээ орвол янз янзын хачин сонин зүйлс их бий. Хоёул хамт ороод үзье. Хаалган ч гэсэн маш том юм аа. Тийм шүү. Орцгоё. За. Ард иргэдийн арилжаа хийдэг наран туул зах 50 вооны тасалбар авдаг болохоор урьдчилан задгай мөнгө бэлдсэн. Улаанбаатарт байдаг барааны захаас хамгийн том барааны зах ба Монголд ирвэл заавал ороод гарах газрын нэг наран туул зах. Энд аялагч нар их байдагчлан мэдээж халаасны хулгайч нар ч их байдаг болохоор гар тийшээ хямгадах хэрэгтэй. Хувцас гутлаас ахуулаад амьдрал хэрэгтэй зүйлс, эртний идэл, урлагийн бүтээл, мөн Монголын үндэсний хэрэглэл, эдлэл, арьсан бүтээгдэхүүн зэргээр дүүрэн. Төрөөнөөс хойш манай хоёр залуу юу хайгаад байгаа юм бол? Бид элсэн цөл рүү явбал амаргүй байх болно. Тийм шүү. Майханд амьдрах болно. Бид өөрсдийнхөө кемпэд хэрэгтэй бүх зүйлийг эндээс авахгүй бол очоод харамсаад ч нэмэргүй шүү. Ойлгов уу? Ингээд манай кемпэд юу хэрэгтэй гэж бодож байна? Цөлд хэрэгтэй зүйл? Би майханд хонож үзээгүй болохоор майхан байхгүй бол майханд байвал Тэгвэл майхан гэж бодлогүй. Зүгээр цөлд юу хийвэл сонирхолтой байх бол? цөлд үү? Цөлд хийх зүйл байдаг юм. За яваад үзье. Над итгэр. Ойлголоо хаа. Зах нь үнэхээр том юм аа. Өөртөө ихтэйгээр гинсүг дагаад явсан ч хайсан зүйлээ олоогүй бололтой үргэлжлүүлэн явах хоёр залуу. Майхан тэнд байна. Энд майхнаас өр зулаалга. Очив. Тэнд зөнтэй байна. Майхан маш олноор барьсан байх шүү. Бид чинь майхантайгаа ирсэн биз дээ. Харин тийм. Хэсэг явсны эцэст захын хажууд байрлах аялын хэрэгсэл зардаг газрыг олсон хоёр аялагч. Өөрт таалагдах зүйл байгаа эсхийг хайн сайтар үзнэ. Аялын зориулттай шөнийн гэрэлж олсон бололтой. Хин байна? Тийм ээ. Эннээс нэг явах уу? Хин тэнд үнэтэй юм аа. 15,000. 15,000. Бид энийг нэг авчвал байнга хэрэглэнэ. Аялын хэрэгслийн эргэн тойрноор явах тусам авмаар байгаа зүйлс улам ихсэх хоёр аялагч. Бас нэг зүйл хайн захаар тойрч эхэллээ. Энэ галгүй байсан ч болох юм байна. Шарагчаар ашиглана. Модны нүрс тусдаа зардаг юм уу? Их хүчтэй юм байна. Зүгээр юм гэж. Ямар үнэтэй вэ? Буулга. Хямдруулахыг юу гэдэг юм? Данке. 15,000. 34,000. Авъя. За, явцгаая. Хэрэгтэй аялын хэрэгслээ авч сэтгэл сэргсэн Тэйон Гинсү хоёр цөлийн аялалдаа улам бүр найдах боллоо. Хөлсний дэлгүүрээс авъя. За хаа. Дахин хотын төв рүү явах хоёр аялагч. Энэ удаагийн зорж буй газар нь хаанах юм бол? Театр. Түмэн их. Танихгүй монгол бичиг уншихад хэцүү байхад зөв олж ирсэн байгаа. Хамгийн түрүү нүдэн дөртөх өндөр тааз. Бүгд л хананд өлгөтэй зураг хараад ухаан алга. Олон янзын хүмүүстэй холбоотой бололтой өөрсдийн нүдээр шалгахаар шийдсэн хоёр аялагч. Суудалтаа суугаад ямар нэгэн зүйл хүлээж буй хүмүүс. Энэ бол Монголын аялын маршрутад байдаг ямар нэгэн онцгой газар бололтой. Солонгос аялагчид, гадаадын аялагчид ч их харагдана. Харин манай хоёр юу хийж байгаа юм бол? Энэ малгай их хөөрх юм аа. Энийг ингээд ханаас авсан юм? Энийг говь цөлөөс. Говь? Хэзээ говьс авсан юм? Үгүй юм шиг байна хаа. Билэг дурсгалын дэлгүүрээс өчигдөр авсан штэ. Бэлэг дурсгалын дэлгүүр үү? Хямдхан гэд байсан. Зүгээр юм аа, дулаахан. Би биетэйгээ маазрах манай хоёр сонсогдох энэ уянгалаг дуучин Монголын уламжлалт соёлыг мэдэрч болох түмэн их чуулга байлаа. Энд Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг, үндэсний бүжиг, дууг нэг дороос үзэж харж болно.
Үнэхээр уянгалаг дуутай юм аа. Хүзэгслэнтэй. Төгс зөгцөл. Зөгцөл. Гайхалтай зохицлыг үзүүлсний дараа үргэлжлүүлэн үндэсний бүжиг бүжлээ. Монголын үндэсний хөгжим болох морин хуурын аянд тааруулан бүжиг бүжигчид. Уян налархай бүжиглэх тоглолтыг шинтэн үзэх Тэйон Гинсу 2. Бас ямар тоглолт үргэлжлэх бол гэж хүлээж байтал үзэгчдийн харааг булаасан тоглолт болох Монголын уламжлалт уран нугаралт. Улам бүр хэцүү үзүүлбэр үзүүлэн бодсноос ч илүү гайхалтай тоглолт хүмүүсийг гайхшруулна. Уламжлалт тоглолтын гайхамшигт автсан хоёр аялагчид сонирхсан зүйл их л байгаа байх та. Энэ нөгөө юу вэ? Морин хуур? Морины толгойтой болохоор морин хуур юм уу? Би нэг оролдоод үзэж болох уу? Суугаад хөлөндөө ингэж тулаад Тэгэлгүй дээ. Хин дуртай тоглодог юм биш ээ. Сайхан аялгаунд тааруулан уламжлалт бүжиг бүжиглэх Гинсу. Энэ аялга үнэхээр сайхан болохоор би тоглоод үзэж болох уу? Сэтгэлдээ хөтлөгдсөн Гинсу харсан хөгжимчин баг багаар ихнээс нь зааж өгнө. Хэлбэрхэн. Соль, ми, фа. Соль, ми, фа. Ре, до, ре, ми, фа, соль. 솔, 미, 파, 렐레. Мэдгүй юм уу? Гайхалтай юм аа. Энийг ингэж тоглож чаддаг гэж юу? Солонгосоос ирсэн хоёр залуу зориулсан Арирандо нэг мэдсэн бүгд хамтдаа дагаад дуулж эхэллээ. Баярлаа. Хариранг яаж мэддэг юм бэ? Бид нар өөрсдөө солонгос тоглолтоо Солонгосын хаана очив юм? Сөүл намянжу гэх юм. Сөүл намянжу. Бусан очив юм уу? Бусан? Чэжүү? Бусан очив гэж юу? Тэр хүн солонгосоор сайн ярьдаг юм шиг. Бибидээ соёлоо хуваалцсан ойлголцох тусам улам бүр ойртох мэт хоёр залуу. Ээлдэг түмэн их чуулгахынд баярсан сэтгэлээ илэрхийлэн сайхан дурсамж үлдээлээ. Монголын бас нэгэн уламжлалыг мэдэрч болох газар ирлээ. Манай хоёр залуугийн нүдэнд хамгийн түрүү туссан зүйл бол сонин хувцас өмссөн эрчүүд. Ойртоод очтол ном сум татах эрчүүд. Дотор. Баярлаа. Дотор орж сонирхох гэсэн юм аа. Эрчүүдийн зааснаар дотогшоо орж үзтэл гадна талаас тэс өөр орчин байлаа. Өнөөдөр энд ном сум харвах тэмцээнтэй. Чингис хааны үеэс уламжлагдсан ирсэн ном сум харвах соёл ямар бол хэмээн хүлээн.
Үндэснийхээ хувцас өмсөн нумсум агсах энэ хүмүүс яг л эртний үе рүү цаг хугацааг эргүүлэх мэт. Өнөөдөр болох тэмцээний ялагч удахгүй болох наадамд оролцох тамирчдын шалгаруулах бололтой. Содон орчин угтаж авахд улам бүр сонирхлын татсан хоёр аялагч. Санамсаргүй солонгосоор ярьдаг эмэгтэйтэй таарлаа. Монголчууд их харавдаг уу? Тийм ээ их. Наадмаар. Наадмыг мэднэ үстэй. 7 сард манай улсад болдог наадам фестивал. Ном сум бүх морь. Морь. 7 сард фестивал. Тийм штэ. Тэр үед тэмцээ болдог 7 сард. Тэр үед хүмүүс маш их ирдэг холоос. Энийг сая юу гэлээ? Ном. Нэрийг юу гэлээ? Номны нэрийг Харва. харва. Солонгосоор харва. Монголоор Ном сум. Ном сум. Ном сум гэж нэрлэдэг. Ном сум харавах гэж байгаа хүмүүс бүгд үндснийхээ хувцсыг өмссөн байна. Заавал өмсөж юуж оролцдог юм уу? Манай орны үндэсний хувцастэй л Үндэсний хувцс нь юм байна. энэ хувцсыг хийж өмсөд харавдаг. Яагад гэвэл манай Чингис хааны улс Тийм ээ Чингис хаан. Чингис хаан манай энэ хувцсыг өөрийнхөө хүүхдүүдтэй өвлүүлж бид өвөг дээдсээсээ өвлөн авсан юм. Энэ нь Монгол үндэстний хамгийн том баяр болох наадмыг өгтөн болж байгаа тэмцээн бөгөөд бүгд анхааралтай харж байна. Ном сум харавхад нас хүйс ялгалгүй бүгд заавал үндэснийхээ хувцас дээлийг өмсөх хэрэгтэй. Уламжлалт малгай болох малгайн чимэг нь тамирчдын зэрэг зиндааг илэрхийлдэг. Хэлбэр загвар нь баг зэрэг өөр боловч уламжлалаа хадгалж үлдсэн нь бүх хүнд адилхан. Ном харвах гоё харагдсан ч юм уу өөрөө харваж үзэхээр шийдсэн Тэйон. Монгол ном харавхад амаргүй л байх та. сайн харавсан биз дээ. Би сайн харваагүй гэж юу? Би сайн харваагүй гэж баха. Их гайхсан шүү. Гэхдээ маш их хүч ордог юм байна. Маш хэцүү. Гар бүр салгалаад чичирч байсан. Одоо харин жинхэнэ ном сум харуулах тэмцээн үзэх үү? Болгоомжтой зогсон номынхаа хөвчийг татах эрчүүд. Аргагүй л туршлагатай харагдана. Монголын ном сум нь дугуй бай онох биш, арьсаар хийсэн байг ондог. Голынх нь улаан байг онвол өндөр оноо авдаг. Ном сум харуулах тэмцээн үзсэн Тэйонд заавал очиж үзэх газар байна гэд даглаа. Тэгэхээр үндэсний бүх үзье гэсэн үг үү? Тийм ээ. Одоо хаа монголчуудын үндэсний бүх үзэхээр явах хэрэгтэй шүү. Бүх. Энэ үү? Бүхий зурагтай. Гэхдээ энэ маш том гэр биш гэж үү? Үнэхээр том гэр. Энэ гэрийн хэлбэртэй. Улаанбаатар хотын төвд байдаг том зааланд болдог бүхийн барилдаан. Нэрнээсээ хүртэл сонин бүх. Ер нь ямар байх бол? Найдвар тээсээр орох хоёр залуу. Энд яагаад гадаа зардаг вүлээ? Инээрээ шагийн тасалбар уу? Бүхийн тасалбар нь манай мөнгөөр 5,000 орчим вон. Шагийн тасалбар нь хэдэн 10,000 вон ч хүрэхээр алдартай гин шүү. Энэ яагаад гадуур зарагддаг вүлээ? Тасалбар борлуулах зэгт биш. Миний бодлоор бол тэр хүмүүс их шагийн тасалбар. Тийм үстэй. Би зургийг хараад тэгж мэдэрсэн. Тэгээд би тасалбар авчихсан. Муу цайлэг. Өнөөдөр бэм гариг тасалбар авахд хэцүүгээд авчихсан Тэгсэн энэ хамгийн алдартай спорт юм шиг байна. Үндэ манай улсад бүх байхгүй болж байгаа шүү, тэ? Тийм шүү. Хөөх гэтэл энд үгүй болоогүй байна. Өнөөдөр ч бас тасалбар олоход хэцүү байсан. Тэгвэл өнөөдөр энэ тасалбарын үнцнийг мэдрээд авах хэрэгтэй. Тийм биз дээ? Тийм шүү баха. Ямар нэг зүйл авч орох уу баха? Дотор нь байгаа байлгүй дээ. Зарж байгаа болов? Дотор нь ороод үзүүл байгаа да.
Үзүүрийн газар худалдааны цэг байхгүй байж болохгүй. Бүхийн тэмцээн рүү хаашаа явбал болох уу? Баярлаа. Итгэл найдвар догдлол тээсэн хоёр аялагч. Ашгүй яг оролцогч бүхчүүдийг танилцуулж байна. Манай бүхтэй төстэй бүгд бадрун тамирчид байна. Бүхийн барилдаан нь гадаадын аялагчдад мөн сонирхолтой спорт ба Монгол тамирчдын өмсгөл яг л Солонгосын чог гүрий шиг. Эцэст нь талбай руу гарч ирэх тамирчид. Далавч дэвх мэт мөрөөрөө бүжиглэн гарч ирлээ. 오. Эхэллээ. Дэвэд байгаа нь ёслогоо юм шиг байна да. Тэмцээн эхэлж байна хаа. Бүрэгдийн бүжиг хийгээд. Бүргэдийн дүр төрх байсан юм. Энэ нь бүх барилдахын өмнөх ёслол гэсэн. Тийм гэж юу? Биеэрээ бүрэгдийн бүжгийг хийж Эхэллээ. шууд эхэлчихлээ шүү дээ. Бүргэдийн бүжиг хиймэгцээ шууд эхлэх бүх нь том зааланд бүгдээрээ зэрэг барилддаг онцлогтой. Өрсөлдөгчөө унгадаг тэмцээний арга барил нь манай улсын бүхтэй олон зүйлээр адилхан. Барилдаа давсан тамирчин нь дахин бүргэдийн бүжиг хийн ялалтаа илэрхийлдэг. Эхлээд 10 минут болоход талбай дээр 4 хосол үлдлээ. Барилдаан удаашрах тусам бүхчүүд ядардаг. Үзэгчид харин улам бүр барилдаанд шинтдэг. Одоо л алдартай усны учрыг ойлголоо. Жингийн ялгаа байхгүй бүхийн гайхамшигыг ийм харьцангуй тулаанаас харж болох биш гэж юу? Удаан үргэлжилсэн барилдааны ялагч тодрох мөч. Одоо сүүлийн үлдсэн хос болох Давид болон Голиатын тулаан. Ялагч болон ялагдагч нь тодорхой болдог гэсэн үг. Оноо цаг хугацаа гэж байхгүй. Ерөөсөө л нэг нь унах хүртэл. Тэгээд ялагдах юм бол ялагдахаа хүлээн зөвшөөрч, ялагч нь үргэлжлүүлж, Ерөөсөө л эцсийн хүртэл. хой сүүлийн хос. Хин ялах бол жижиг нь ялах уу? Том нь уу? Жижиг битэй нь ялах байгаа. Эцэст нь ялагчийг таамаглаж эхлэх үед сүүлийн хором хүртэл ялагч тийм ч амар тодорхойгүй нэ. Эцэст нь жижиг биетэй бүх яллаа. Давид ялчлаа. Эцсийн мөч хүртлээ таамаглахын аргагүй байдаг нь бүхийн гайхамшиг. Өөрөөс нь 2 дахин том хүнийг хөнгөхөө хүчээр ялсан биш гэж юу? 대박. Монголын ийм зүйлсийг хараад дэлхийг эзэж байсан шалтгааныг ойлгож байх шиг. Морь унаад, ном харвна. Тэгээд мориноосоо буугаад бүх барилдууд ийм сайн барилдж байгаа үстэй. Бүхийн барилдаан үзээд олон бодолд автах хоёр залуу. Манай улсад бүхийг цагаан сар ургацын баяраар л нэг үздэг биш үү? Тийм шүү хаа. Мэргэжлийн байгууллага байхад тоохгүй. Бид цагаан сар ургацын баяраар л үздэг. Тэмцээн явуулах зориултын заал байхгүй үстэй. Гэхдээ ийм зүйл харахаар уламжлалаа үргэлжлүүлээ авч явж цуснд нь өвлөгддөг. Хойч үеийн ч бас хараад зорж ирнэ, үзэж харсан хүүхдүүд нь том болоод бүх болно шүү дээ. Манай бүгч бас тийм байсан бол сайхансан. Тэгэлгүй байх уу? Ямар нэг өвлөгдөх зүйл байх. Хамгийн чухал нь сонирхол. Сонирхол. Манай үндэсний соёл уламжлал болон түүнд тавих анхаарлын талаар дахин мэдэрсэн хоёр залуу. Заалаар дүүрэн халуун уухайн чимээ уламжлалтай хайртай монголчуудын халуун сэтгэлийг мэдрүүлнэ.
Хаа нэгтээ харсан ч юм шиг. Хэн нэгнийг дуурайсан ч юм шиг их адилхан юм аа. Гой харагдахгүй байна гэж юу? 덜컹이는 기차에 기대어 너에게 편지 나도 배슈. 와우. 보았던 그 길에 서 있는 여움으로 불안한 행복이지만 Тангарагдаж байна. Гайхалтай аяллаа Кимтэйон би. Би гүрүүл барьчихлаа хаа. Бахархам үзэгчдийнхээ өмнө. Гайхалтай аяллаа үзэгчдийнхээ хувийг нэмэгдүүлэхийн төлөө би болон сэтгэлээ зориулан бүх хүчээ дайчилна гэдгээ хатууд тангаргалж байна. Байзараа. 잠깐만.